Өглөө хөтөлбөртэй хамтаагаа үзэгчдтэй баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжлэн зочны цагаараа та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн зочноор үзмэрч засалч Нэмээ агш хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргье. Үзэж байгаа одоо хүмүүстээ бүгдэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Одоо бас удахгүй сар шинэ гарах гад тагаас нэлийн завгүй байгаад байна уу? Тэгж байна. Одоо ер нь монголчууд маань ингээд ёс заншил гэдэг тийм Монголын сайхан ингээд уламжлалт тулсан цагаан сар маань болох гэж байгаа. Тэгээ бид бүгд ч ерөөсө тэрэндээ ингээд хамаг одоо ажил амьдралаа зориулаад бүхэл одоо сайн сайхан одоо өгтөж авахын тулд ингээд одоо эдээ будаага засах, гэр орноо цэвэрлэх гэдэг ёс заншил байна шүү дээ тийм ээ. Бүгдээрээ л одоо завгүй байцааж байна да. Энэ жил чинь бас Элдэв Эрдэнэт хөхөгчөн могой жил гарч байгаа. Та нэг энэ могой жилийн өнгийг нэг тодорхойлоод өгөөч. Энэ жил ер нь ямар шинжийн могой жил гарах гээд байна вэ? За ингээд 25 оны могой жил маань үнэхээр одоо гайхамшигтай сайхан жил ирж байгаа. Тэгээ залуу гэр бүлүүдэд бол ялангуяа маш сайхан одоо тийм зөөлөн жил ирж байна. Тэгээд гоё одоо эд баялгаар элбэг дэлбэг эрүүл сарууд байх тийм ээ. Урт удаан наслаг буян гişгийг одоо дэлгэр сайхан болгох одоо сайхан одоо гайхамшигтай жил ирж байгаа. Тэгэхээр бид бүгд өнөөдөр могой жилээ өгтөхтэй газар ус болон лусаа сайхан аргадаж тийм ээ. Уул ус хангаатал хийдээ сайхан өргөлийг сайхан өргөж байх юм бол одоо энэ лус маань сайхан хүлээж аавна. Дээрээс нь могой жил маань өөрөө лусын амтэн шүү дээ. Тэгэхээр одоо тэргээ сайхан болгоод сойж байгаараа л гэж хүсэн өрөө. Луу жилийн араас могой жил гарахаар хоёр лусын амтан гарч байна. Ер нь харшлах, хоорондоо харшлах ч гэдэг юм уу ийм зүйл ер нь байдаг болов уу? Тэнгэрийн хүчтэн одоо тэнгэрийн лус тийм ээ луучин могой жил нь болохоор газрын одоо лус байхгүй. Тэгэхээр хашлаадах зүйл бол байхгүй. Гэхдээ жилийн ингээд стралаад явж гин гэдэг чинь одоо гайхамшигтай. Одоо луу жилдээ хүчрэх байгаад луу жилийн төгсгөл болон одоо энэ сүүл сараудаар ингээд заслын хаалт гэж явагддаг байхгүй. Тэгэхээр ер нь бол луу жилийнхээ хаалтын цэслүүдийг сайн илгэж могой жилээ одоо сайн өгдөх хэрэгтэй. Тий. Тэгэх юм бол бид бүгд чи одоо тэр жилээ одоо хүчтэй, энергитэй тийм ээ ажил үйлсэнд бүтэмжтэй эрүүл сар бол өгтөж авнаа л гэдэг тийм бодолтойгоор хүмүүс засал номоо хийлгдэг. Одоо хүн болгон жил болгон шинэ жил гарахаар засал хийлгдэг шүү дээ. Заавал хүн болгон засал хийлгэх ёстой байдгүй юу? Ер нь бол төгсгөл сүүлийн одоо тэгээ засал гэж явагддаг. Тэр жилдээ одоо луу жилдээ бид бүгд чинь ингээд сүүлийн заслаа хийлгээ явуучвал эх жилдээ сайн явна гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг хүн бүр одоо засал номдоо шамдаж ном уншлага уншуул застаа хийлгэж байвал их сайн шүү дээ. Ер нь ялангуяа харш жил орж байгаа хүмүүс маань маш сайн анхаарах ёстой л доо. Ерөнхийдөө нөгөө жил орж байгаа хүмүүс яг юун дээр илүү голчлон анхаарах шаардлагатай байдгийг. За заслаа бас яг хэдийд нь хийлгүүл илүү тохиромжтой байдаг гэж үздэг бай. За жил орж байгаа могой жил орж байгаа хүмүүс одоо их харшин гахаа байгаа. Тэгээд баг харшин бар болон биш байгаа. Тэгэхээр ингээд жилээ угтаж бид нар уулна хийлгүүл маш сайн. Яг амжихгүй нэг нь одоо жилийн одоо гарсны тийм ээ могой жилдээ болвол угтаад одоо заслуудаа хийж болно. Гол нь яагаад угтаж хийж гинэ гэдэг нь одоо эрүүл мэндэ анхаарах. Янз бүрийн одоо гинтийн муу осол авар одоо гинтийн гайварцтаас хамгаалах. Ер нь бол бүхэл юмын одоо саад хотгорыг арилгаж одоо шинэ заслалдаа орж ийнэ гэсэн үг байхгүй юу? Шинэ оноо олон одоо могой жилээ угтаж орж ийнэ гэсэн үг. Бас нөгөө харш жил нь гараад байгаа хүмүүс ер нь голчлын юунд анхаардаг. Харш жил гарч байгаа хүмүүс бас их анхаарна. Яагаад гэвэл харш жил гарч байхдаа ингээд би одоо жил гарч штэ гэх нэг тоохгүй тоомжиргүй явдаг штэ. Тэр чинь бас болохгүй байдаг байхгүй юу? Хамгаалттай болон засал номоо хийлгсэн хүмүүс маань одоо сайхан аятайхан урсгалаараа гарчдаг. Зарим нэгэн хүмүүс маань одоо хамгаалтгүй тийм олон хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар маань гинтийн осол аваар гинтийн одоо муу юм тохиолдох. Тэгэл энэ оол зомг нь одоо гарц гарах тийм ээ. Буюу ишгэн дэлгэр болохгүй байх, өвчин эрх, өвдөх гэдэг одоо олон талын асуудал байдаг болохоор ер нь бол харш орж байгаа, жил орж байгаа хүмүүс маань анхаарах ёстой. Могойг бол усын амтан гэл хүн болгон ер нь мэддэг. За тэгвэл энэ жилд бас бороо хурд гэдэг юм уу байгаль талаас могой жил маань ямар байхаар таны төлөвөнд ер нь бууж байгаа вэ?
Тусаа сайн аргадах, хангаад дэлхийн уул усаа сайхан аргадаж аялуулах тийм ээ. Тэгэх юм бол байгаль дэлхийн маань сайхан гайхамшигтай болон зөөлөн урсгалаар гайхалтай сайхан болон ургац сайн хурааж авах. Одоо ингээд дэлгэр цаг болохоор ургацын одоо үе эхлэн штэ тий. Тэгэхээр газар усаа хүндэгтэй хүртэл одоо болгоомжтой хүндэх, газар усыг хүндэгтэй өдөр судраа харж хүндэх тэрийгээ сайхан одоо аргадаж заалж явах юм бол ургацаа сайн авах тэр жилдээ сайхан одоо жил ирнэ. Зарим тохиолдолд бас нэг аав нь засал хийлгчүүл хүүхдүүд засал хийлгэх шаардлагагүй гэдэг энэ ер нь зөв үү? Балчир хүүхдүүдийг бол одоо аав нь даагаад тийм ээ явж болно. Гэхдээ асуудалтай яалтч байсан хийлгэх ёстой жилдээ хүмүүс бол хийлгэх ёстой. Аав ээжүүд нь өмнөөс нь хийлгэх хүүхдүүдээ сайхан зан үйлийг хийлгэх хамгаалт тэмцүүлэх ёстой. Энэ одоо бас харшууд орно 13-ны мөчлөг гэж ордог тийм ээ. Энэ болгон дээр бас анхаарах ёстой байдаг. Анхаарахгүйгээс болоод хүүхдүүд ааш нь хөдлөх, ууртай болох айгүй өвчөө ирэх магадaltaй. Тийм болохоор ер нь засал гэдэг чинь одоо бид бүгдий чинь 90 сар бол байх, уртудаа наслуулах тийм ээ гай барцтаас холуур тойруулах юмыг л одоо засал гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд нөгөө муу юмыг л одоо бид нөр өөрөө хүрхгүй тулд зам өрөө засч гинэ гэсэн утгатай байхгүй юу? Шинийн 8-нд багтаад заавал заслаа хийлгэх хэрэгтэй гэдэг. Гэтэл шинийн 8-нд багтаж амжаагүй ч юм уу тийм хүмүүс одоо нөгөө сэтгэлдээ нэг тэртээ яваад идэг да. Тэрийг яаж засаж хэдийд нь ер нь аргалж болдог вэ? Шинийн 8, шинийн 15 заавал заслаа хийлгэнэ гэж хүмүүс бол боддог те. Гэхдээ тэр бол тэгэх шаардлагагүй. Амжсан нэгэн шинийн 8-д шинийн 15-д хийлгэх чинь амжихгүй байгаа нь бол араасаа заслаа хийлгээл явна. Тэгэхээр заавалчгүй шинийн 8, шинийн 15-д хийлгэнэ гэсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө могоо жилд одоо нөгөө мөчлөгөнд харж байгаа хүмүүс, за жил орж байгаа хүмүүс анхаарах зүйлсээ бол ингээд хийлгэж юм байна. Тий. гэж ер нь ойлголоо. Тий. Ер нь л анхаарах ёстой шүү. Тэгээд бид бүгд чи одоо энэ хорвоо ертөнцид тийм ээ бас сайн сайхан амьдарч уртудаа наслаж 90 сар бол явахын тулд бас зан үйл хийж явах ёстой байгаа байхгүй юу? Тэгэхээр л одоо бид нар чинь зам мөрөө засаж тэгштүүрэн сайхан явахын тулд одоо энэ засал гэдэг юм чи учир утгатай байгаа юм аа. Тийм болохоор одоо сайхан засал номоо хийлгэж тийм ээ буян шигээ дэлгэр болгож 90 сар бол байгаасаа л гэж хүсэн ирнэ. Одоо жил болгоны онцлог нь байгаад идэг шүү дээ. Зарим жил за эхэнд нь анхаарах, зарим жил нэг юм төгсгөлд нь анхаарах гэдэг байгаад байдаг. Могоо жилийн хувьд ер нь бүтэн жилийнхаа яг аль хэсэгт нь илүүтэй анхаарвал ер нь монголчууд хэрэгтэй байгаа юм. Одоо яг 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дугаар сарыг анхаарна. За тэгээд 7 дугаар сар болон 8 дугаар саруудыг анхаарна. Тэгээд төгсгөл рүүгээ ингээд бас шутраг явагдаж байгаа үедээ бас анхаарах хэрэгтэй. Тийм мөчлөгүүд угаасаа явагддаг байхгүй юу? Тийм болохоор тэр саруудыг анхаарад тэр саруудаа одоо эвгүүтгэхэд байгаа үедээ заслуудаа хийлгээд явж явах юм бол тааламжтай сайхан болно. Настан буурлууд болоод залуу хүмүүс нэг ээлтэй жил, ээлгүй жил гэдэг штеп. Энэ могоо жилийн хувьд за настан буурлууд манаас яаж анхааруул зохих вэ? Настан буурлууд маань одоо сайхан уртудаа наслах бэлэг дэмбэрэлттэй одоо хангаа дэлхийн тусдаа сайхан өргөлийг өргөж буянаа сайхан түгээгээд одоо буян ишгээ дэлгэр болоход л болно доо. Настан буурлууд маань сайхан өндөр настай хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээд сайхан одоо майн тарнаа унших цул үжээн барих тийм ээ. Хаяа хангаа дэлхий гарахтаа уул усандаа сайхан өргөл мөглөө өргөж явах болоо доо. Лус зөргөл өргөнөө гэд яриад байдаг монголчууд гэтэл бас нөгөө лустаа цагаан эдийн дээжийг өргөдгөө гэд бас ярьдаг шүү дээ. Могоо жилийн тухайд лусад өргөл өргөнөд нь олон учиртай. Хангаа хар лусад өргөх тийм ээ, хүүхэл лусад өргөх, цагаан лусад өргөх гэж олон янз байгаа л та. Тэгэхээр лусад одоо аль одоо уул усанд өргөхөө тэр хүн сайн бодож иж өргөхгүй болоос учир зүгөө ингээд энд өргөл сайн ингээд өргөөд авах юм бас боломжгүй. Тэгэхээр одоо гол усанд өргөхдөө юу өргөх үү, уул усанд өргөхдөө, уул хангаад өргөхдөө юу өргөх үү гэдгээс бодолцож өргөнөө. Гэхдээ ерөнхийдөө лус бол байнгын хүүхэл ус аргадуулах одоо тийм хүсэлтэй байдаг. Ингээл аргадаж аясаар ингэж аргадаж байх тусмаа лус айгуу тийм таата зөөлөн байдаг. Гэхдээ энийг аргадахдаа бас ингээд учир зүгөө ингээд хог болгоол те муухай юм ингээд тавиад ах шаардлагагүй. Яг л хангаа дэлхийд баянгаа уул усанд ээлтэй юм өргөх ёстой. Тийм хангаа дэлхийдээ шингэдэг, ээлтэй, амтын жигүүртэн идчихдэг тийм ээ. Тийм ээлтэй юм өргөхгүй бол ингээл архины шил болон чихрний цаас болон одоо янз янзын хогийг бол хайж
болохгүй шүү дээ. Тий. Одоо нэг зөвхөн жил орохоос гадна сүүлийн жилүүдэд бас 33-ны мөчлөг 44-ний мөчлөг гэж яриад байдаг болж энэ нь ер нь энэ мөчлөгийг заавал ингэж үлдэж яах нь ер нь зөв юм уу? Ерөнхийдөө 33-ны мөчлөгийг үлддэг. Ижигээ баярлуулах тийм ээ, ижидээ одоо бэлэг өгөх, ижигээ сайхан одоо хүндэлж, хайрлж, ижигээ баярлуулдаг тийм дом багхгүй юу? 33-ны мөчлөг чинь 13-ны мөчлөг дээр одоо хүүхдүүдийг одоо яг одоо сайхан насан дээр нь 13-ны мөчлөгийг бас дом болгож заслыг ийдэг. Хийхгүй бол бас болохгүй. Хийж тэр хүүхдийн заяа туураг, хувь тавилан сайхан болж өгдөг байхгүй юу? 13-ны мөчлөг. Өнөөдөр бас биднийг үзээд сууж байгаа манай үзэгч хүмүүнд та бас нэг өрөөлөө айлдаад заас удахгүй сар шинэ болох гэж юм мэдчилгээ төвшүүлвэл тий. За тэгээ Монгол түмэн маань сар шиндээ сайхан шинэлээрээ могоо жилээ бүгдээрээ гайхамшигтай сайхан өгтөж авцгаагаараа тэгээд сайхан ертөнцийн наранд ивээгдэж 9 үерээ жаргаж явцгаагаараа гэж хүсэн өрөөё. За баярлалаа. Өнөөдөр бас бидний урилгыг авч манай нэвтрүүлэгт хүрэлцээрч оролцсон танд бас маш их баярлалаа. За гилалаа. Тэгээ бүгдээрээ сайхан сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ. За та сайхан шинэлээрээ. За гилалаа. Өглөө төлбөр үргэлжлэн танд хүрч байна.